Se supone que yo iba a estar esta noche, yo no quiero ver, pero si te vas. Угаараар гиснээс тал нүрэ буудчихсан байгааг маань зөвөр ойлгоорой. Яагаад гэхээр нөгөө хичээл зааж байгаа те. Нэг тал нь буудсан, нэг талааг будаагүй чигээрээ та нарт үзүүлвэл та нар ч гэсэн харж явах үедээ ингээд аль нь гоё байна да гэдэг харьцуулж харах гэдэг үүднээс албаар талыг нь ингэж будалж хичээлээ үзүүлж байгаа шүү. За өнөөдрийнхөө дугаараа бүгдээрээ хамтдаа маш гоё хурдан хугацаанд ердөө 2 минутын дотор үсийг хэрхэн гоё гэртээ эндүүдч боломжтой вэ гэдгийг зааж өгөх болно. За ерөнхийдөө өсчөнд ингээд үсээ эндүүдүүлээд янз угаалгаад эндүүдлэхэд нэг ойролцоогоор 25-аас 30 мянган төгрөг тий янз бүр байдаг. За зарим газар 15 10 20 гэдэг янз бүр байдаг. Гэтэл эн чинь мөнгө. За тэгтэл нөгөө альва юм чинь үйлдэл чинь зөвхөн тэргээр хязгаарлагддаг юм байна л да. Бид нар тийшээ явах гэж ялангуяа ээж нар бол хүүхдээ хүнд харуулна, нөхөртөө хүүхдээ гуйж харуулна. За тэгэл заавалчгүй ямар нэгэн байдлаар явах гэж маш их ардах, урдах ажлаа зохицуулж иж за ялангуяа хүүхдээ хүнээр харуулж иж явдаг. Тэр газар руугаа зүгээр явчихгүй. Бензин тоос гарсдаж явна. За үгүй махад хуцаа өмснө. За тэгээд нэг газар ингээд тодорхой хэмжээр суухад оочор авна. Хүний гар харна. Нэг хүн дасцсан бол нөгөө хүнээ хүлээн цаг завыг харна. Оочортой бол хүлээн. За тэгэл үлсэх юм бол цай ундууд ингээд мэдээж цаг зав мөнгө зүрийн асуудал явж идэг. Тэгвэл маш хурдан хугацаанд өөрөө хийгээд сурчих нь мөнгнөөс гадна цаг завыг чи хэмндэг байгаа шүү гэдгийг бас хэлмээрээ. Тэгээ өөрөө сурсан дараа бол хинээс ч гоохгүй хийхэд амархан байдаг. За эхлээ бүгдээрээ үсний дайх гаргахыг сурцгаа. Нэг амархан сонсогдож магадгүй. Гэхдээ айгүй олон энэгээр үснийхаа дайхыг гаргаад байдаг. Гэтэл энэгээр үсний дайх гаргах нь өөр айгүй учир дутагдaltaй байдаг. Нэгдүгээр үсийг айгүй хэмжээгээр гэмтээгээд байдаг. Дайх гарахдаа их муу гардаг гэсэн. Гэтэл ийм нөгөө арзгар үстэй массажны юм шиг самар дайхыг гаргуул арай хурдан хэрнээ зөөлөн гардаг. За үсийг самнахдаа ингээд энд байхад нь ингээд чангаагаад байдаг хүмүүс үсний угаас татаад үс явандаа унах эстэй байдаг учраас үсний үзүүрт байгаа дайхыг гаргахдаа үсээ голоос нь барьж агаад ингэж дайхыг гаргах нэ. За эхлээ үсийг эндүүдэхдээ үсийг бүрэн сайхан дайхыг нь гаргачих хэрэгтэй байх нэ. За тэгээ үсээ сайхан угаачихсан байх хэрэгтэй. За мөн үсээ угаахдаа силиконы нэгдэл бага агуулсан шампунь хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд ерөнхийдөө хичээлүүд дээр бас ингээ анхаарчмаар байгаа зүйлсийг давтамжаар бас нэмэлтээр хэлээд өгч болно. За тэгээ заавалчгүй үсийг бас битгий ангижруулагчаар зөөлөж байгаарай. Яагаад гэх юм бол ангижруулагч маань өөрөө маш өндөр силикон агуулдаг ихэнхтэй байдаг учраас айл болох тижээлийн тус түрхээд нэг 10 минут болгочоод тий боогоол орхиж гялгар утан болгогаар тэгээд угаавал гялгар утан биш тижээлийн тус маань ангижруулагчийг бодвол яг адилхан үйлчлэгээтэй ирнэ баг илүү үйлчлэгээтэй өсөнд чинь тижээл өгдөгөөрөө ангижруулагчаа бодол хамаагүй илүү дээр идэв шүү гэж зөвлөмөр байна. За дээрэс нь өсний тижээлийн тусыг зүгээр нэг хэрэглэх биш дотор нь аль болох С витамины ампул ч юм уу витамин B12 тэгээд байдаг ч хаагалчтай тариатай гадуур аптекуудаар зөндөө байдаг. Тэрийг хаагалж хийгч гэдэг юм уу баг зэрэг ингээ витаминууд нэмж хийж байгаарэ гэж зөвлөмөр байна. За ингээд сайхан одоо дайхыг гаргачихна. За одоо би үсээ бүрэн угаачихсан байна. За тэгээ үсийг битгий нойтон унтаж байгаараа. Яагаад тэр нойтон үстэй унтах маань өөрөө үсний халцрал явагдах нэлээд том үндэс болоод идэг шүү. Нойтон үстэй унтаад нөгөө ч илчирдэг гэсэн үг муухай хэлээ. Тийм учраас үсний угаа бүрэн сайхан синстэй хатаачихсныхаа дараа унтаж байгаараа. Өөрөөр натаамаараа бол хатах хүртэл битгий гэж дэрээд ирлээрэй гэж хэлмээр байна. За тэгээ үсийг хатаачихсныхаа дараа заавалчгүй нэг эндүүгээ халаачсан баг шаардлагатай. За сүүлийн үеийн эндүүнүүд градусыг тохируулдаг байгаа. Хязгаарч битгий 220 градус хүртэл халааж байгаарай. 200 градус байхад бол хамгийн дээдтэй. 180 80 байсан ч болно. За одоо үсний угийг босгоно. За угийг босгохдоо ийш нь болгож агаад тэгээд айгу амархан босгохоор зааж өгөх гэдэг. Хажуудлын хэсгээс нь аваад жоохоо ингээл хөндөрүүлээд өгөхөд ингээ босоод ирнэ. За эндээс нь дахиад жоох нэг аваад мөн адилхан ингээ хажууд тишээ. За энэ гэрийн уг босголт бол их амархан заавал тийм нарийн амир одоо шугам зураас татаад ингээд байх шаардлагагүй. Өөртөө эвтэхнэр хийгээрэй гэж хэлмээрээ. За тэгэнгүүт одоо артлын хэсэг байгаа. Артлын хэсгийг ингэж босгож жагаад хойш нь дараа тавьчихна. Ингээд энэ маань яаж байгаа хэрэг угийг баг зэрэг хөндөрүүлээд өгч байгаа. За тэгээ бас нэг юм анхааруулъя. Үсээ хэрвээ угаацсан синстцэн бол тэр даруйда заавал эндүүдээ янзлж байгаа. Ядаж 2-3 хоног гоё байна. Гэтэл гэрэл утчихдаг шүү дээ. Гэтэл нөгөө тэр даруйд нь эндүүдэд янзлаагүй маргааш нь үсээ янзлах юм бол үс маань тослогдчихдаг учраас эндүүдлэг авдаггүй. Харин хэрвээ эндүүдэд янзлаагүй үс бол үсрэл 2 хоног муухай болно. Гэтэл ингээ янзлцсан үс бол заримдаа бүр 4-5 хоногч гоё байх үе байдаг учраас нойтон байгаа дээр нь хатаагаад угаагаад дуусаад тослогжж амжаагүй байгаа дээр сайхан янзлчихж байгаа гэж хэлмээрээ. За ингээд сайхан угийг нь маш хурдан хугацаанд ингээд босгочлоо.
За ингээд энэ тэндээс нь аваад замбрааг идэрч угаасаа нийлэн ямар ч тийм чанарын ялгаа байхгүй. Заавал тэгэж одоо шугам нарийн гаргаад шаардлагагүй. Ингээс ах уг нь хөндөрөд эхэлнэ. За одоо яаж эндүүдэх вэ гэх юм бол бүх үсийг доош нь ингээд за миний энэ эндүүддэг аргыг бол хэр боргийн хүн бас нэг сайн мэдээд идэггүй. Яадаг вэ гэх юм бол бүх үсээ ингээд доошоогоо бүгдээр ингэж доош нь бүх үсээ шүү бүр ингээд самнаа урагшлуулчихна. За та бүхэн маань минут хараараа ердөө 1 минут баг орчин болно. Амар хурдан. Тэгээд энэ нь ёстой хаанч эндүүднээс гоё болдог гэдэг нь айгүй сонирхолтой. Бас их сонир. За тэгээд нэг ийм сам аавна. За тэгээ одоо харж байгаарай. Эхнээс нь яг голоос нь ахуулаад нэг дарлаа. За нэг дарлаа. Хоёр дарлаа. За би бүр өөрөө бүр энээс хурдан юм. Гар моростой гялалцсан гэсэн. Та нартай зааж байгаа учраас арай ч удаа үзүүлж байна. За ингээ хоёр дарлаа. За энэ талаас ийшээ явлаа. Нэг дарлаа. Хоёр дарлаа. За ийшээ явлаа. Нэг дарлаа. Хоёр дарлаа. За нэг дарлаа. Хоёр дарлаа. За үлдсэн үсийг нэг дарлаа. Хоёр дарлаа. За дахиад үлдсэн үс. За одоо дахиад дутуу үлдсэн үс байж магадгүй гэж бүр сайн гүйцэд тонгоож байгаа. Үе. Гүйцэд тонгоож агаад нэг шалгаар явчихад бас гингүү. За. За ингээ бүгдээр ингээ дараа дуусчлаа тий. За одоо харна. Ястай итгэхийн арга гоё болцсон байгаа цаа бүр амар их хүн гайхдаг. Үнэхээр болоогүй байгаа удаа гэж бодож байгаа байх. Би та нарын бодлыг бол мэдээд байна. Уншаад байна гэдэг байхгүй. За хараарай. За тэгээд бас нэг миний хэрэгэлдэг арга гэдэг энэ үсний мист байгаа шүү дээ тий. Ингээд үсээ ингээд мистээр зүгээр л нэг нүүрний мист байгаа шүү дээ. Тэргээр ингээд цацаад байхад ямар ч ялгаагүй хичээл өгөөд идэг байхгүй. Айгүй олон жил ингэж хэрэгжилж байгаа үсэнд бол хөөхөн бас гоё чийг өгчөөд идэгин. Адилхан чийгшүүлэх бүтээгдэхүүн учраас. За үүнийхээ араас дахиад баг зэрэг одоо аль тишээг хагалмаар байна тий. Жохон чоолк молкны юм янзлмаар байна уу? Жохон хаглаагаа янзлмаар байна уу гэд шийдээд уртлын хэсэг жохон дутуу хатуу ингээд гүйцэд ороогүй хэсэг байх юм бол ингээд янзлчих болно. За болцгоо энд үдчихэж байгаа. За ингээд ердөө ганцхан минутын дотор өөрөө гэртээ хэрхэн хүн гоохгүй бүх арга талын ингээд хавчиж мавчаад цаг аваад авахгүйгээр маш хурдан эндүүдхүү гэдэг аргыг зааж өглөө. Тэгэхээр туршаад үзээрэй. Би бол их олон жил үсээ ингэж янзалж байгаа. Бүр 10 жил байхаас ахуулаад ингэж янзалсаар ирсэн. Энэ аргын маань эргэн тойрны маань бүр хар мянган охтууд, хар мянган найзууд хэрэгжүүлсээр ирсэн. Ямар сонио арга вэ? Ямар тэнэг ингэдэг. Тэгсэн мөртлөө уудалгүй гэрт нь очиж үзэхээр өөрөө ямар ч ялгаагүй доошоо харсан тонгоцсон байждаг байхгүй. Яагаад тэгэхээр үсчин би үсчнээ сурж исэн гэж хэлдэж шнэ бас ажиллаж исэн. Тэгэнгүүт үсний төв хэсгийн хаглаа байна штэ. Энэ хаглаа өөрөө маш хүчтэй байдаг. Эсвэл артлын хаглаа. Тэгэхээр үсийг урагшаага болгож байгаа гэдэг нэг чигт болгож байгаа учраас шууд ингэ янзахад амархан байдаг. За энэ аргаар хийдэг маш гоё оролтууд байдаг. Тэгэхээр энэ бол өөрийгөө янзлаа тавьчихад бол өстой тасарсан арга шүү гэсэн. За энэ хартаа тийм. Ийм маш болоо. Ой. Янзын гоё хурдан ирнэ. Тасархаа. Дээрэс нь үнгүй. Тэ сайн юм байна. Тэгэхээр манайхан гоё хэрэгжүүлчээ сэтгэлээ хуваалцаарай.